Сайн байна уу? Та бүхэн Zolart Stop Sog-ийн шинэхэн бичлэгийг аван сонсож байна. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр цаашдаа би дайцаар өдөртүүлэхгүй гэсэн сэдвийн дагуу ярихаар болсон байгаа. За тэгээд айдас гэдэг зүйл бол өнөөдрийг хүртэл маш түгээмэл байсан зүйл байгаа. YouTube 소개 왼쪽 VIP English Speaking. Зөвхөн Zolart YouTube сувгийн үзэгчид VIP English Speaking сургалтын төвийн бүх төрлийн Филиппин багштай ганцаарчсан сургалтаас хөнгөлөлтөд суралцах боломжтой боллоо. За тэгээд бид нэр одоо ч гэсэн ер нь бол маш их айцтай байгаа. За тэгээд одоо бидний амьдралын нэрэн үе шилжээд 3D-гээс 4D, 5D гэдэг ингээд шилжиж байгаа. Тэгээд өмнө байсан 3D буюу тэр эрен бол юу байсан бэ гэхээр яг цэвэр юм статус суурьтай гэх юм уу? Ийм албан тушаал, дарга захирал, нийгмийн давхраг тийм ээ? Тийм шатлал гэх мэт төр суурилсан. За хүмүүс бол маш их тийм эготой, эго суурьтай тийм байсан. За тэгээд тийм учраас ерөнхийдөө хүмүүс бол өдөр тутамдаа маш их айцтай ингэж байдаг. За тэгээд тэр айц нь юунаас үүсдэг вэ гэвэл дандаа ажлын орчин ихэнхтэй байдаг. Бид нар амьдралынхаа 3-1 биш бүр 3-2-ыг тий ажил дээр өнгөрөөдөг тий. Тэгэхээр ажил дээр өнгөрөхдөө бид нар ингээд өөрсдийнхөө тийм шууд удирдлага гэж хэлж байгаа тэр хүмүүстэй тэр дарга захирал тэгэл тэр олон тэр ажлын тэр хуурлууд за тэгэл менежментийн хурал, боордын хурал, ямар хурал тэгсэн хурал гэл ингээл баахан хуралтай тий. Тэгэл бид нар ингээд байнга тэрэн дээрээ юм төгс байхыг өөрсдөөсөө шаарддаг. Яг үнэндээ төгс зүйл гэдгийг тэр дарга захирал нь өөрсдөө ч мэдэхгүй ээж би бинээсээ бусад доотлох хүмүүсээ шаарддаг. Ахин дахин шаарддаг тий. За ийм амьдралын нөхцөл байдал донд бид нар ингээд явж байгаа. За тэрнээс хамаарат бид нар бол ингээд өдөр болгондоо маш их ингээд төгшүүрийн мэдрэмжтэй амьдардаг байх нэ. За тэгээд төгшүүр юунаас үүсч байгаа вэ гэхлээр нэг юм цаг хугацааны дедлайн гэж ярьдаг ингээд төгсөх хугацаа ингээд тавиад өгсөн. За тэдэн сарын тэдний өдөр тим ажилтай, тим хуралтай, тим юм ингээд хураалгана гэдэг ч юм уу те. Тэгээд нэг юм цаг хугацаа тавиад өгсөн. Тэгээд тэрэндээ ингээд яараал сандраал бүр ингээд гүүгээл түгшээл за тэгэл хичээгээл зүтгээл ингээд бүр учир утгагүй ийм өдөр хоногийг өнгөрөөж байгаа байхгүй. Өглөө ерөөсөө сэрүүлэг дугарахад уцаа ингээд уцсныхаа сэрүүлгийг унтраахаас өксүүлээл те. Тэгэл тэр хүний стресс эхэлдэг. Тэгэл өдөржин өглөө тэгэж стресстэй за ажилдаа хоцрохгүй гэж бас нэг цагт баригдаж гүйж очиж ажилдаа ажиллаа хийгээд тэгэж нэг стресстэй. За тэгэл өдөржингөө тэр өөрөөсөө дээр байгаа албан тушаалтай хүмүүсээ сайгаа сандраал хичээгээл ингээд өнгөрдөг. За тэгээд оройн яах вэ гэхлээр маш ядарсан өөрийнхөө хамаг энерги, эрч хүч бүгдийг ингээд дуусгачихсан гэртээ ирээд за гэртээ ирээд яах вэ гэхлээр гэр бүлийнхэндээ өр хүүхдүүдтэй нөхөртөө их нэртэй ингээд хамаг стрессээ гаргадаг тий. За тэр хүмүүст бол ингээд өөрийнхөө тэр аз жаргалтай байх тий. Тэднийг хайрлах, халамжлах тийм ямар ч энерги зарцуулах чадваргүй болтлоо ингээд хоосолчоод тэгээ бид нар ингээд гэртээ ирээд тэгээ энэ амьдрал маань маш олон жилээр ингээд үргэлжилсэн ийм харахны уралдаан шиг ийм нөхцөл байдал бид нар амьдардаг байх нэ. За энийг юу гэж байгаа вэ гэхэлэр матрикс гэж нэрлэж байгаа. Матрикс дотор бид нар байгаа гэдэг тий. Тэгээд нэг юм цалин авдаг. За тэгээд тэр цалин нь бол ингээд тэндээсээ баахан ингээд татвар юмнуудаа ингээд суутгаад нэг юм цалин гэдэг дүн авдаг. За тэгээд тэр цалин нь жилдээ ингээд байж аваад нэг 200 мянгаар ч юм уу нэмэгддэг гэсэн иймэрхүү байдлаар ингээд амьдрал явж байдаг тий. Ийм байх нэ. За гэтэл бол түрүүний ярьсан те бидний эрен шилжиж байгаа гэд эрен шилжээд 4D, 5D, бомбын эрен гэдэг эрен шилжиж байгаа энэ үед бид нар яаж авъя гэхээр цаашдаа бид нар ингэж айдсаар удирдуулж явах
одоо боломжгүй болж байгаа, айцаар удирдуулахгүй болж байгаа. За тухайн одоо хүмүүсийн албан тушаал тэр дарга захирал байх бол үл хамааран тухайн хүмүүсийн сүнсний түвш ямар байгаагаас л хамаарч бид нар бол тэр хүмүүсийг үнэлж, хүндэлж одоо тэр хүмүүстэй харьцах нь үгүй юу гэдгээ шийддэг болно. За ямар нэгэн ажлыг ч гэсэн одоо ингээд бүр бусад хүмүүст харагдахад юм нэр хүндтэй, статустай одоо том газар, том компани энэ төр гэж бодхоосоо илүү тэнд ажиллахад надад ямар одоо мэдрэмж сүрдэггүй, би тэнд аз жаргалтай байдгүй, тухайн одоо ажлыг хийж гүйцэтгэхээр би ингээд амар гоё кайф аваад бүр юм зураач хүн зураг зурж байгаа юм шиг тийм уран бүтээлч мэдрэмж авж гин үү. Уран бүтээл гэдэг нь заавал урлагийн юм байхалгүй одоо ингээд тоо математик хийдэг байсан ч гэсэн тэрийг хийж явахдаа бүр ингээд өөрийнхөө гадаад орчноос тасраад цаг хугацаанаас тасраад ингэж хийгээ тэрүүгээрээ кайф аваад тэгж гин үү. За тэгээд тухайн одоо хамгийн чухал зүйл нь бол ерөөсөн амар тайван ажиллаж чадж байгаа юу гэдэг л зүйл маш чухал болж байгаа юм байна. Зүгээр ингээд цалингаар ингээд цутгаад тэгчээд одоо стресс одоо дарамт шахалт тэр зүйлээр тулгаад бид нар тэгээ цаашдаа бол амьдраад ажиллаад явах боломжгүй. Хүмүүс бол одоо шал өөр зүйл дээр нь үндэслэл шийдвэр гаргадаг болжээ. За тэгээд тийм байгаа. Тэгэхээр орчин ертөнцийн ч гэсэн яг одоо энэ шилжилтийг бол маш ихээр дэмжиж байгаа. За тэгээд үүнээс шалтгаалаад юу болж байгаа вэ гэхээр хүмүүс бол илүү маш одоо тийм бичил жижиг бизнесүүд рүү өрхийн одоо бизнесүүд рүү хуваарай бизнес эрхлэх байдал руу илүү шилжиж байгаа. Хүмүүс одоо өөр газраас ингээд одоо цалин авна гэхээсээ илүү өөрөө тэр одоо үн цэнийг тэр value-г бий болгодог болж хөрвөж өөрчлөгдөж байгаа. За дээрэс нь цаг хугацаа орон зайгаас үл хамааран бид нар орлогыг өөртөө бий болгох боломжоор болж ертөнц бол хангаж байгаа. Тэрийг бол маш сайхан дэмжиж өгч байгаа. Заавал нэг газар очиод одоо ингээд хуруугаа уншуулаад цаг бүртгүүлээд тэгжиж одоо нэг юм ажил дээр одоо ингээд чөлөө авдаг, нэг 2 цагийн чөлөө авдаг, цагаараа чалленждаг. За тэгээд өөрийнхөө цагаа бүртгүүлдэг, цагаа хянуулдаг. Ер нь бол ингээд амьдрах эрхээ хүнээс худалдаж авч байгаа ч юм уу яг иймэрхүү байдал бол эсэргээрээ болоод бид нар цагт баригдахгүйгээр ажиллах тэр чиглэлийн ажлууд руу бидний одоо сүнсүүд бидний дээд бие, бидний одоо дотоод хүүхэд, дотоод бие бол илүү чиглэсэн эрэл хайгуулыг хийж байгаа. Тэр хэрээрээ тийм шийдвэрүүдийг бас их гаргаж байна. За хэрвээ өөрийнхөө дотоод одоо тэр хүүхдийн дотоод сүнснийхаа замналыг хөөгөөд яг одоо тэр чиглэлээр нь явах юм бол ертөнцөөс маш их одоо дэмжлэгүүд орж ирж байгаа. За тэрэнд юу орж ирж байгаа вэ гэхлээр одоо яг өөрт нь тохирсон тэр гой ажлын боломжууд гарч ирж байгаа. Нэмэх нь бол ажлын санаануудыг өөрийнх нь одоо сүнсээр дамжуулж маш гоёор илгээж байгаа. За тэрхүү санаануудаас барьж аваад үйлдэл болгоод, бүтээгдэхүүн болгоод, бизнес болгоод гаргах юм бол тэр нь өөрөө одоо нөгөө цагаа бүртгүүлдэг байсан, дарамт шахалтан дунд ажилладаг байсан тэр ажлаас нь илүү орлогыг олох боломжтой нөхцөл байдлаар хангаж байгаа юм байна. За тэгээд та бүхэнд ч бас яг иймэрхүү мэдрэмжүүд одоо мэдрэгдэж байгаа бол бас надтай комментаар хуваалцаарай. За тэгээд өмнөх одоо өрн үед байсан шиг бид нар ингээд нэг тийм одоо ямар нэгэн хүнд загнуулах тэгээд ямар нэгэн одоо шахаад дарамтыг байнга мэдрэх тэгээд одоо амьдрах одоо цаг хугацаагаа хүнээс хүлээж худалдаж авах. За тэгээд амьдрахын тулд хүнээс зөвшөөрөл авах. За тэгээд хин нэгэн хүнээс айх. Одоо энэ зүйл бол цаашдаа бүр байхгүй болно.
Одоо тэр хүн маань одоо таны дарга байна уу? Таны одоо менежер байна уу? Хинч байлаа гэсэн тий. Сүнснийхээ хувьд танаас одоо доошооч байж болно, дэшээч байж болно тий. Тэгээд бид нар бол тэр хүнийг ингэж тэгэж амар албан тушаалтныг хүндэтгэж албан тушаалтыг хийсэн байхаар л одоо бүр ингээд одоо тэр нөгөө сургуультай амтэн шиг ингэж хүснээр нь хөдлөж хийдэг тий. Тийм амар шүтэн шигээ шүтэж хайрладаг тиймэрхүү үе бол өнгөрчихжээ. Тэр бол яг өмнөх одоо 3D тэр цаг хугацаанд эго суурьтай байсан тэр одоо эрэнд өнгөрөөд дууссан байна. Одоо бид нар илүү хэнийг одоо хүндлэх вэ? Хэнийг хүлээн зөвшөөрөх вэ гэвэл одоо илүү танд үн цэнийг бий болгодог. Илүү сүнсний хувьд одоо өндөр түвшний сүнстэй тэр хүн өөрөө сүнсээ бас ингээд сэрэлтийг авчихсан тий давхар бусдын сүнсний сэрэлтэнд тус нэмэр болж байгаа. За тэгээ хажууд нь байхад тийм амар одоо айдас гүйцэс одоо эрх мэдэл мэдрэхээс илүү хажууд нь байхад аз жаргалыг мэдэрдэг, амар тайвныг мэдэрдэг. За тэгээд бусдад тусалдаг, бусдын амьдралд гэрэл гаргаж өгдөг. Тийм хүмүүсийг ямар нэгэн статус нийгмийн байр сууриас нь үл хамааран бид нар хүндэтгэж тэр нь өөрөө бидний дотоод сүнс өөрөө хүндэтгэж ирдэг болсон юм цаг хугацаа юм байна. За тэгээд нэмж бас хэлэхэд эд баялагын урсгал бол ер нь бол одоо сүүлийн одоо энэ нэрнэр бол яг энергиэр дамжиж эд баялаг орж ирдэг гэж үзэж байгаа. За бид нар ингээд айдас түгшүүрийн энергитэй, хүлээсийн энергитэй байгаад ахлаар бидний одоо биеийн хүрдүүд бат яг тэр хэрээрээ блоктой болж эхэлдэг. За айдас түгшүүр бол хамгийн түрүүнд бидний хоолой хүрдэн дээр очиж блокийг үсгдэг. Түгшүүр бол ерөөсөө шууд хоолой хүрд рүү очдог гэсэн. За тэгээ хоолой хүрдэн дээр блоктой хүн яах вэ гэхээр өөрийгөө илэрхийлж одоо гаргаж ярихад бол одоо ингээ хоолойн цахирдаад байдаг тийм дотор шоогоо болгоод байдаг. Өөрийнхөө яриаг бүрэн илэрхийлж чадахгүй одоо болдог. За ярих гэжсэн гинт уйлаад одоо уйлах гэдэг юм шиг хоолой нь ингээ чичрээд эхэлдэг. Өөрийнх нь ярьсан зүйлсийг хүмүүс бас ойлгодоггүй. За эсвэл ярихтаа дандаа юм уур бухимдалтай сөрөг энергитэйгээр орж ирж ярьдаг те ингээд яарсан, сандарсан түгшүүрийн эсвэл ууртай энергиэр бид нар ярих гад ихдэг. Энэ мэт байдлаар хамгийн түрүүнд бидний хоолой хүрд гэмтдэг байх нь. За үргэлжлүүлээд бид нар одоо түгшүүртэй юм хүлээстэй байгаад байх юм бол зүрхэн хүрд рүү холбогдно. За зүрхэн хүрд бол бүхлээрээ бас юм ус энергитэй байгаа. За нэг талаасаа ээжтэй бас холбогддог ээж энергитэй зүрхэн хүрд. За тэгээд доошоогоо наран сүлжээ хүрд бол яг автаа бас холбогдож байгаа. Алтан шар өнгийн одоо энергитэй яг эд баялагийг бас том хэмжээний эд баялагийг өөртөө дуудах те том мөнгийг өөртөө дуудах. За зүрхэн хүрд болохоор жижиг одоо өдөр тутмын мөнгө орлого энэ ээж талаас ээж энергитэй холбогдож орж ирдэг. Тэгэхээр бид нэр эд баялагтай холбоотой хэсэг маань яаж ийнэ вэ гэхээр хоолой хүрд, зүрхэн хүрд, наран сүлжээ хүрдэн дээр очиж юм блокийг үүсгэдэг. За энэ нь болохоор яг тэр бидний нийгмээс бидэрт өгч байгаа тэр айдас, түгшүүр, дарамт, шахалт тэр одоо бусад хүмүүсийн тэр маш эготой, тийм сөрөг хүмүүсийн дарангуйсан энергиуд бидний энэ хүрдүүдийг аваачиж бөглөж ингэж хайдаг байх нэ. За ингээд энэ гурван хүрд маань бөглөгдөөд ирэх юм бол бидний эд мөнгөний урсгал бол одоо хаагдж эхэлдэг. Гурван одоо их үс зүрээс хаагдж байна гэсэн. За ингээд мөнгөний урсгал хаагдаад эхлэхээр яадаг вэ гэхлээр цалин авсан цалин маань бидэрт одоо мөнгө төгрөг болж хувирахгүй эд баялаг болж амьдралд нь үлдэхгүйгээр тухайн үедээ шууд ингээд урсаад гараа авчдаг. За урсгал зардлууд байна, зээлүүд байна тийм. Одоо гинтийн зардлууд, гинтийн асуудлууд гардаг ч юм уу. За тэгээд ерөөсөө олсон одоо мөнгө нь бол өөртөө амьдралд нь тогтож үлдэхгүй материаллык зүйл болж одоо бодит амьдрал дээр бас биежихгүй ийм байдал үүсэж болно. За тэгээ хоёр дахь нь болохоор бид нар ингээд цаашдаа байнгын одоо энэ нэг юм орж ирсэн мөнгө нь тухайн үедээ дуусчаад байдаг болохоор дараагийн мөнгөө одоо ингээд хүлээх. За тэгээ мөнгө төгрөггүй байдлаасаа болоод мөнгөтэй холбоотой юм айдас эргээд түгшүүр үүсгэж эхэлдэг. Мөнгө гэж сонсохоор түгшүүр үүсдэг тий.
За хизээ миний мөнгө дуусчих бол дараагийн мөнгө хизээ орох бол би хүнд ямар мөнгө өгөх ёстой бэлээ гэд мөнгөтэй холбоотой л ерөөсөө мэдрэмж орж ирэхээр тэр нь буцаад түгшүүрийн айдсын мэдрэмж болж хөрвөөд идэг. За ингэсэн тохиолдолд яах вэ гэхээр үргэлжил мөнгө бол танд түгшүүрийг авчирдаг зүйл болж хуурдаг. Баян юм гачигдсан эд мөнгөний хувьд гачигдсан байдалтай байна гэсэн үг. Эд мөнгө олох бол маш хэцүү. Эцсийн ингээд найдвараа, эцсийн хүс хүчээ шавхаал дараагийн мөнгө нь орж ирдэг. Тэгээд тэр нь тэр доороо ингээл зардал болоод уусаа авчдаг байдаг. Тэгэхээр энэ бол эд баялаг бол бүхэлдээ энэ энерги байдаг. Эд баялаг гэдэг бол бүхэлдээ энерги гэдээ ойлгочих болно. Мөнгө бол ерөөсөө бүхэлдээ энерги. Тэгэхээр та өөрийнхөө хүрдүүд дээр ангаалтыг хийх. За энэ нийгмээс ирж байгаа энэ асар их дарамт түгшүүрийн мэдрэмжийг, дарангуйллын мэдрэмжүүдийг арилгах тийм. Өөрийн 7 хүрд тэр тусмаа түрүүний хийсэн 3 хүрдэн дээр хангаалтуудыг хийгээ, блокуудыг арилгасан тохиолдолд бид нэр мөнгөний энергийг өөртөө бий болгох боломжтой болж эхэлдэг. За ингэсэн тохиолдолд яах вэ гэхээр эд баялагын урсгалуу чөлөөтэй болж ирнэ. За чөлөөтэй болж ирэхэд яах вэ гэхээр бид нэр тэгэж сүүлийн хүс хүчээ шавхаж нэг эд баялагтай болохооргүйгээр элбэг хангалуун байх маш гой боломжууд нээгдэж эхэлдэг амьдралд нь. За хамгийн наад захынх нь болохоор цалин хөлс ихтэй ажилд шилжиж орох, цалин нэмэгдэх байж болно. Өөр орлогын их усрууд бол орж ирдэг. Зөвхөн цалингаас гадна өөр орлогын их усруудтай болох боломжтой болдог. За тэгээд шинэ бизнесийн шинэ орлогын санаанууд бол маш гоё нээлттэй таны сүнсээр дамжаад гоё орж эхэлдэг. За мөн аль хэзээний бүтээгдэхүүн бизнестэй байгаа хүмүүстээр олон хэрэглэгчид цаанаасаа орж эхэлдэг. Бүр цаанаасаа л таны бүтээгдэхүүнийг авъя, таны бизнесийг хэрэглэгч болъё гэд ингээд ороод эхэлдэг гэсэн. Тэгэхээр ингэж бүр түгшүүрт автаж, айдаст автаж, махарч ингэж орлого олох, мөнгө олохоо болдог. Илүү чөлөөтэй урсгалтай, тайван аз жаргалтай байх хэрээр таны эд баялагын урсгал нэмэгдээд байх боломжтой. Тэрний эргээд материаллыг хөрөнгө болоод хуримтлагдаад явах юм боломжийг үүсгдэг байх нэ. За тэгэхээр ажил төрөл дээр гарч байгаа тэр айдас түгшүүр маань эргээд бидний энэ блокуудыг үүсгдэг байх нь хүрдүүд дээр тэр нь эргээд бидний амьдрал дээр энэ бодит материаллык юм хомсдол, материаллык гачигдал, байнгын тэр мөнгө гэхээр түгшүүр мэдэрдэг, айдас мэдэрдэг байдлыг бий болгодог байх нэ. Тэгэхээр тэрийг буцаагаад нийгмээс ирж байгаа тэр айдас дарамтуудгүй болох хэрэгтэй. Тэдрийг бол ерөөсөө ер нь бол тэр бол таныг удирдах байна гэсэн үг баггүй. Тэр нийгмийн дарамт шахалт таныг удирдах чинь гэсэн үг. Тэр дарга захирал байна уу, тэр ямар ажил байна уу, тэр үл хамааран таны тэр таныг дарангуйлж, таныг эзэрхийлж, таныг удирдах байхаа болж байгаа. Тэд нар байхгүй байсан ч та цаашдаа өөрийгөө бүр илүү эд баялагийг бүтээгээд, үн цэнийг бүтээгээд явах бүрэн боломжтой гэдгийг итгээд өөр дээрээ тулаад ажиллаад ирэх үед түрүүний тэр тийм түгшүүрийн мэдрэмжүүд чинь алга болоо тэр хэрээр энерги урсгалууд чинь нээгдээд хүрдүүд чинь ангаагдаад ирэхээр тэр амар дарангуйсан ажил төрөл чинь байхгүйсэн ч гэсэн тэрнээс илүү эд баялагтай, орон зай, цаг хугацааны хувьд эрх чөлөөтэй, өөртөө үн цэнийг бүтээж чаддаг тийм болж хувирах боломж бүх хүнд бас нээлттэй байдаг юм шүү гэдгийг хэлхийг хүслээ. За тэгээд миний healing meditation ангаалтын бяцлаглалын 8 хичээл маань бичигдээд дуусчихсан. Яг групптэй орж байгаа. Тэгээд та бүхэн бас эдгээр 8 бяцлаглалын агуулгыг харж агаад хэрвээ сонирхож байх юм бол манай бяцлаглалын ангид бас суралцах боломжтой. За тэгээд үргэлжлүүлээд хэрвээ та бүхний дунд мансууруулах бодисны хамааралтай тэрхүү хамаарлаасаа гарахыг хүсэж байгаа тиймэрхүү цөөхөн хэдэн хүмүүс байх юм бол за миний энэ бяцлаглалын ангид үн төлбөргүй орох боломжтой. Тэгээд надтай инстаграмаар холбогдоод группийн линкийг авах боломжтой шүү. За тэгээд яг энэ төрлийн хүмүүс бас миний YouTube суваг дээр
хэд хэд байгаа байх гэсэн мэдрэмж надад төрөөд байгаа. За тэгээ эдгээр хүмүүс туслах юм дуудлага бас дотроос нэлээд гараад байгаа учраас та бүхэн бас юм healing meditation ангид суух юм бол тань маш их одоо тусламж нэмэр болох болно гэдгийг хэлмээр байна. За ингээд өнөөдөр та бүхэнтэй ярьсан бяцхан яриа маань өндөрлөж байна. Дараагийн олон контентуудаар эргэн уулзъя.